За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Америк нэгдсэн улс Ираны хооронд болж байгаа. За нөгөө дайны талаар. За 7 хоногт дор иж нэг удаа. За чадвал ингээ 2 удаа. За яг ямар үйл явцтай болж гин, ямар ахиц дэвшилт гарч гин. За ерөн цаашдаа одоо яах нь вэ гэдэг талаар нэг өөрийнхөө уншиж судалсныг бас ингээд хэлээрээ та бүхэндээ хүргээд байгаа. За өнөөдөр шинээр оруулахад ерөнхийдөө энэ 7 хоногийн одоо хойд харьцангуй тайван. За бие биенийгээ тандсан. За цаашдаа бол яах нь ерөөсөө юм тодорхой биш. Ийм л үйл явц болж байна. За хамгийн сүүлд Пакистаны Исламабад гэж хотод гэрээ хэлцээр амжилтгүй болсон. За дээрээс нь нэг гал зогсоох 14 хоногт дуусгаж байсан. За ямар ч байсан тэр гал зогсоох 14 хоногтой багтаад 2 дахь хэлцээр болно гэд. Тэгээд тэр хэлцээрийн үр дүн одоо яаж гарахаас шалтгаалаад цаашдаа Ираныг бөмбөгдөх үгүй юу гэдгээ шийднэ гэд. За нэг иймэрхүү байдалтай Америк нэгдсэн улсын зүгээс. За нөгөө 2 дахь хэлцээрээ ихийн тулд хэлцээрд хин хэнийг оруулах вэ гэд. За хамгийн эхлээд Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч JD Vance гэж хүнийг оруулахгүй гэд. За ямар ч байсан эцсийн мөчтөд оруулахар болоод. За яагаад оруулахгүй байсан гэхээр за энэ хүн нь бол ерөөсөө нөгөө гэрээнийхээ нөхцөлийг хэтэрхий хатуу тавиад одоо нөгөө цөмийн зэвсгээс за татгалзаа гэд. Ерөнхийдөө бол одоо хүмүүсийг зүгээр л одоо үг хэлүүлэхгүй загнчдаг хүн л дээ. Тэгэхээр яг энэ зангаараа явсан. За энэ нь бас хэтэрхий хатууцсан гэрээ хэлцээр ихт хэцүү байсан гэд. Тэгэхээр JD Vance-ыг оруулахгүй гэд. За нэлээд юм болж ямар ч байсан JD Vance-ыг оруулна. Исламабад 2 дахь гэрээ хэлцээрээ хийн. За яг ордны бүрэлдэхүүнээр явуулнаа гэсэн чинь. За Ираны талаас тавьж байгаа шаардлага нь болохоор JD Vance эрхэл юм болвол за тэр хүнтэй л гэрээ хэлцээр хийвэл хийн. Үүнээс өөр хүмүүстэй бол одоо ерөөсөө гэрээ хэлцээр хийхгүй гэжсэн. За гэсэн чи 2 дахь удаагийн нөгөө гэрээ хэлцээр дээр Иран гэж улс JD Vance-ыг явуулсан ч гэсэн гэрээ хэлцээрт орохгүй гэд. Ерөөсөө дахиж гэрээ хэлцээр их ямар ч шаардлага байхгүй. Тэгээ бидний одоо тавьж байгаа 10 зүйл одоо энэ гэрээн дээр харж үзэж болох юм ярих болох юм гэсэн хэрнээ. За ингээд уулзалт зохион байгуулангууд энийг ерөөсөө хүлээж авахгүй. Тэгэхээр цаашдаа бид нарт ингээд ярих юм шаардлага байхгүй. За дээрэс нөгөө гэрээ хэлцээр хийжсэн нөгөө Либанд за Хезболла бүлгэл цохилт өгсөн. За дээрэс нөгөө гал зогсооцсон бахад Ираны хөлөг онгоцуудыг за барьцаалсан. За тэр байтугай одоо буудсан, дэлбэлсэн. За тэрч байтугай одоо бүр Америк нэгдсэн улсын хөлөг онгоцыг нь одоо ингээд бүрэн одоо хяналтанд авсан гэд. За гэх мэтээр ямар ч байсан нөгөө гал зогсоох гэрээ хэлцээрт байгаагүй. За маш олон зүйлийг зөрчсөн учраас одоо гал зогсоох энэ за гэрээ хэлцээр их энд ингээд цаашдаа оролцож чадахгүй гэд. Тэгэхээр эндээс юу хэлж яах нөхөр ерөнхийдөө Америк нэгдсэн улс дахиад л бүтлгүүтэй л баг багаар л улмал бүтлгүүтэй байна. За гэрээ хэлцээр хийн 2 дахь удаага хийн. За энэ 14 хоногтой багтана. За багтахгүй бол яах вэ гэсэн чинь дахиад бөмбөгтөд эхэлцэнэ л гэсэн. За гэсэн чинь ингээд ийм одоо гэрээ хэлцээр ерөөсөө болсонгүй. За одоо энэний дараа юу болох вэ гэсэн чинь Америк нэгдсэн улс та нар бүгдээр мэдж байгаа бох нөгөө блок гэд. За Хормузын олог блок хэлсэн байгаа. За тэр блокл дээр дахиад давхар блок тавьсан Америк нэгдсэн улсын үед. За тэгсэн чинь одоо Америк нэгдсэн улсын зүгээс ямар арга хэмжээ авч яах нөхөр энэ блок сонгоно гинэ. Гал зогсоох хэлцээр бол аль хэзээний дууссан. Гэхдээ энэ блокоо сунгал. За энэ блокоо одоо хэд хоног сунгах юм бэ гэсэн чинь энэ хугацааг өгч байна. За Иран хизээ хэлцээрийн ширээ суухын тэр болтол нь одоо ингээд энэ блокоо тавина л гэж. Тэгээ эндээс ингээд маш олон хүмүүсийн ярьж байгаагаар бол Америк нэгдсэн улс за ёстол аргаа борж энэ гэд. Одоо энгийн үгээр ярихад эхлээд очиод бөмбөглөө, зодлоо нүдлээ. За гэрээ хэлцээр хий. За ингээд 2 3 удаа ингээд гуйлаа, аргадлаа. Одоо бүр аргаа бараад. Одоо эцсийн арга нь одоо бүр нөгөө Хормузын хоолойг яаж сулах вэ гэхээр зүгээр л одоо боогод үзье. Одоо юу гэдэг товчхондоо тэгээ хоол ундгүй болоод эхлэхээр за нөгөө тос энэ тэрийг зарч чадахгүй мөнгөгүй болоод эхлэхээр орлогогүй болоод эхлэхээр за бууж өгнө гэж тооцож байгаа юм шиг байна. Одоо аргаа борсон аргал байна даа л гэж одоо маш олон хүмүүс ярьж байна. За нөгөө талаас найдаж байгаа юм нь болохоор одоо нөгөө Ираны ард түмэн гинэ. За ингээ хоол ундгүй болоод орлогогүй болоод амьдрал хэцүү болоод эхлэхээр за дотооддоо бас янз бүрийн эсэргүүцэл тэмцэл гаргах байх гэд. За бас л нэг юм горьцсон байдалтай. Тэгээ ингэх юм бол одоо дэглэм өөрчлөгдөх байх. Гэс нэг иймэрхүү байдалтай ингээ байж байна. За Америк нэгдсэн улсын үгээс анханасаа одоо маш их ихтгэл найдвартай горьдлоготой байсан. Энэ нь ингээд анханасаа бүтлгүүтэй байгаа. Тэгэхээр яаж нөхөр нэг дайн эхлэх гэж гээд за дайндаа нөгөө Америкийн одоо хамгийн алдартай Линкольн за дээрээс нөгөө том хөлөг онгоцудаа нөгөө армадагаа ингээд аваач байрлуулсан.
За Ираны хилээс 1500 км-ийн цаг. Ерөнхийдөө ингээд хамгийн том одоо нисэх онгоцуудаа за тэр байтугай бүр хятадын өмнөд тэнгис Солонгос, Японыг хамгаалж ирсэн онгоцуудаа хүртэл аваад ирсэн. За тэгэхээр энэ том онгоцуудыг аваад ирсэн. За тэнд ингээд хүч төвлөрүүлсэн. Бараг л Иран гэж улс хараад л буугаад өгчих байх гэд найдсан юм шиг байна. Гэтэл тийм юм болоогүй. За дээрээс нь дахиад одоо бөмбөгцсөн. За Америкийн нэгдсэн улсын за түүхэнд байгаагүй. Ерөнхийдөө хүн төрөлхтний түүхэнд байгаагүй. Хүчтэй цохилтыг үзүүлнэ гэсэн үзүүлсэн. За Америкийн хамгийн сүүлийн зэрэг одоо тоног төхөөрөмжийг ашиглаад за нийтээ ингээ 1500 орчим зэгт ингээ цохилт өгсөн гэж байгаа. За гисэн ч гэсэн ингээд ингэсний үр дүнд одоо Иран дахиад буугаад өгчих байх гэсэн одоо дахиад тийм юм болсонгүй. Тэгээд одоо эцэстээ ингээд явж байгаа дарга нь одоо ингээ блокийг блоклно. Тэгээ хэр удаа одоо тэсгээ үзье яа л гэл. Нэг иймэрхүү одоо ингээ маш үндэ арга барсан нэг ийм л аргад ингээ шилжиж явах шгүй. За хамгийн сүүлийн видео бичлэг дээр би ярьжсэн Ираны ард түмэн гэдэг 1979 оноос хойш. За энэ дэлхийн одоо бүхэл улсуудын хоригт орсон. Өөрөөр хэлэх юм бол маш бага орлоготой. За бараг л товчхондоо одоо жинхэнэ өвс идээд усуугаад гэдэг шиг ийм олон жил болсон тэсцэн ард түмэн. За дахиад 3 сарын 6 сарын хоригийг одоо энэ блокийг бол тэсгэл баг л та. Харин нөгөө талд нь байж байгаа улсууд нь яах юм бол. За нөгөө Америкийн нэгдсэн улсын холбоотнууд нь. За нөгөө булангийн орнууд хэр удаан тэсэх юм бол гэдэг. За хамгийн сүүлд эх орны дайны үед нэг Москваг одоо германууд ингээ бүрэн бүсэлсэн байт юм. Тэгээд яг л иймэрхүү байдлаар одоо хэр удаан тэсгэнэ. Аргаа бараад ингээд одоо гараад ирэх байх, буугаад өгчих байх гэд. Гэтэл Оросууд гэдэг бол үндсэндээ баг нэг архины үеж өвл, төмснөө үеж өвл. За тэрийг эдээд ингээ амьдраад байдаг. За манайхан ч гэсэн ялгаагүй. Нэг мах гүрэл байж их юм бол тэрүүгээр лавшаа ижээдээд ингээд амьдраад байдаг шиг. Тэгэхээр ийм тисэд сурдаг маш бага зардлаар за маш их удаан хугацаанд ингээд бас нэг амьдраад байдаг тисчүүлдэг чадвартай ард түмэн гэдэг өөрөлдөө. Тэгэхээр миний бодлоор бол энэ Ираны ард түмэн 1979 оноос хойш энэ хоригт байсан. За юу л эсийг одоо үзээ гэдэг шиг одоо ер нь бол нэг иймэрхүү оргийг тисч чадах байх. Харин нөгөө талд нь байж байгаа холбоотнууд одоо энийг хэр удаан тисэх юм бол. Тэгэхээр ер нь бол энэ блокийг блоклно гэдэг бол одоо мэдхгүй. Одоо маш олон хүмүүс ярьж байгаа энэ бол нэг явцгүй. За Америкийн нэгдсэн улсын хувьд ингээд нэг юм одоо юу гэдгийг арга нь барагдсан нэг ийм л аргыг хэрэгжилж байна л гэл. Ингээл ярьж байна. За Америкийн нэгдсэн улсын зүгээс дахиад нөгөө найдаж байгаа юм болохоор ингээ одоо блоклоод авах юм бол за эцэстээ нөгөө дотоодоо тэмцэл гараад. За тэгээ нэг хамгийн одоо гол яриад байгаа юм болохоор нэг анх дайнд орохдоо дэглэм өөрчлөнө гэсэн. За тэгжээснээ сүултээ одоо нөгөө дэглэм өөрчлөлт гэдгээ ярихаа бойсон. Тэгээ ярьжсэн юм нь болохоор бид нар одоо нэг агаарын болон цэргийн хүчийг нь устгацсан. За цөмийн байгууламжуудын бүгдийг нь устгацсан. За ерөнхийдөө энэ Иран гэж улс дахиад одоо цөмийн зэвсэг инээ тэр үйлдвэрлэх ямар ч хүчгүй болсон. За тэгэхээр бидний хувьд бол одоо хийдгээ хийцэн гэт нөгөө дэглэм өөрчлөлт гэдгээ таг мартцсан байсан. За гэтэл одоо энэ дэглэм өөрчлөлт гэдгийг одоо буцаагаад ярьж эхэлж байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр ер нь юу гэсэн үг юм бэ гэхээр одоо энэ Америкийн нэгдсэн улсын зүгээс энийг юутай холбож ирээд байна нөхөр одоо нөгөө total surrender гэдэг байгаа. Нөгөө эх орны дайны үед үг дуугүй бууж өгөх гэдэг. Тэгэхээр үг дуугүй бууж өгнө гэдэг нь одоо юу гэсэн үг юм бэ гэхээр одоо ингээ гаднаас ингээ боочход ингээд удаан ингээд одоо тисч чадахгүй. Тэгэхээр ер нь бол дотроо бол тэмцэл гарна. За тэгээ баг өөрөөсөө нөгөө одоо энэ засаг төрөө унгаачих бах. За дээрээс нь одоо нөгөө алын ядагч байгууллагуудыг санхүүжүүлээд байгаа. За нэг ялангуяа одоо нөгөө Лебанон гэж улсд байж байгаа энэ Хезболла гэх энэ бүлэглэлийг бол одоо аль хэзээний за Ираны зүгээс нөгөө авж байгаа техник технологийн тусламж, мөнгө төгрөгийн тусламжийг бүгдийг нь одоо устгацсан. Ер нь энэ прокси байгууллагуудыг одоо дэмжих энэ чадваргүй болцсон гэдэгсэн чинь за энэ Хезболла нь одоо бүр урднаас баг илүү хүчтэй болцсон. Тэгээд одоо болтол ингээд дарагдахгүй. Тэгэхээр юу яриад байна вөхөр тэр үг дуугүй одоо бууж өгнө гэдгийг одоо нэг хэлбэр нь болохоор энэ прокси одоо энэ алын ядагч байгууллагуудаа ивент итгэдэг ард нь байдаг. За энээсээ ингээд бас өөрөөсөө одоо сайн дураараа татгалзах бах. За Ираны ард түмэн бослох тэмцэл гаргаад энэ дэглэмээ одоо засаг төрөө нураах бах. За цаашлаад нөгөө хамгийн гол юм дэглэм өөрчлөнө гэдэг. Одоо нөгөө та нар бүгдээр мэдж байгаа бах. Аав нэгэд одоо хитрхи радикал одоо ийм хүнийг хүүгээрээ сойсон байгаа. Хүүний хувьд бол одоо залуу. За хамаагүй одоо хитрхи бүр одоо радикал. За ийм хүнийг ингээ Ираны ард түмэн одоо өөрсдөө ингээ сольчно гэдэг. Тэгээд оронд нь одоо нэг Америкийн одоо утсан үгэлтэй гэдэг шиг одоо тэр хүмүүсийг ингээ тавина гэсэн нэг. Иймэрхүү юм ярьж байна. Тэгээ энэ блокийн үр дүнд ийм юм болно гэсэн нэг ийм нэг найдалгал одоо ингээ тавьж байна. За одоо юу болох вэ? Одоо бүүмэд. За өнөөдөр бас нэг мэдээ гарсан. Энэ болохоор энэ Хормузын хоолой гэдэг. Энэ Хормузын хоолой за Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч хэлсэн л дээ. За ер нь бол энэ Ираныг за тэр Хормузын хоолойг
нөгөө тэн дээр тоол гэж төлбөртэй зам гэдэг байгаа шүү дээ. Энүүгээр явж байгаа нөгөө байсал одоо газрын тос ажсан эсвэл одоо энэ байгалийн хий ажсан хөлөг онгоц болгоноос 2 сая долларын одоо ийм төлбөр авна гэд. Тэгээ энэ төлбөр авах юм бол Иран улс нь одоо баг өдөрт 500 сая доллар олно. Тэгэхээр энэ орлогыг нь хязгаарч зөвшөөрөхгүй гэж Америк нэгдсэн улс. Тэгэхээр энэ өдөр болгон 500 сая доллар зөвхөн тэрүүгээр хормозын олоогоор өнгөрж байгаа хөлөг онгоц болгоноос ингээд авна гэд. Нэг онгоцноос 2 сая доллар нийтдээ өдөрт нэг 200-аас 250 хөлөг онгоц ингээд явж идэм байх. Тэгэхээр ингээд 500-аас сая доллар. Тэгээд энэ 500-аас сая доллар нь гэдэг нь одоо өдрийн зөвхөн тэрүүгээр одоо хормозын явдлыг ашиглаж байгаагийн төлбөр шүү дээ. Тэгэхээр энэ нь одоо ямар их мөнгө юм гэхээр би нэг одоо хамгийн сүүлд нэг манайх чинь нөгөө Нимбаатарын хотын дарга Нимбаатарын хурдны зам гэдэг шүү дээ. Тэр хурдны замын урдчилгаа гэдэг ингээд 500 тэрбум төгрөг өгсөн байна. За татвар төлөгчдийн Монголын ард түмний мөнгийг ийм их мөнгийг ингээд өгсөн байна гэдэг. За гэтэл энийг нь одоо ингээд доллар шилжүүлээд үзэх юм бол ойролцоогоор нэг 140 орчим сая доллар байгаа байхгүй. 140 орчим сая долларыг өгсөн байна гэд манайхан ч одоо ингээд уулга алдаад ийм их мөнгийг одоо алга болгочлаа. 500 тэрбумыг алга болгочлаа гэд. Гэтэл Иран гэж улс өдрийн 200 сая доллар зөвхөн энэ хормозын олоог ашигласнаас олох нь шүү дээ. Тэгэл нөгөө ядуу орны иргэн гэл бодгол юм да. Нэг юм бай бид нарт ийм хормозын олоо байхгүй яв да. Тэгээ ийм төлбөр авах юм бол өдрийн 200 сая доллар ингээд авах чи. Одоо нөгөө бидний яриад байгаа тэр хотын дундуур тавих тэр хурдны зам момыг бол одоо хэдхэн өдрийн орлогоос л ингээд олчих нь шүү дээ. Гэтэл ингээд бид нарт ингээд байдгүй харамсалтай байна. За цаашлаад өнөөдрийн хувьд Америк нэгдсэн улсын нөхцөл байдал ямар байна гэхээр за ерөнхийдөө юмны үн бол маш их өссөн. За нэг ялангуяа газрын тосны үн ингээ маш их өссөн. За Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч хэлж байгаагаар бол бид нар ерөнхийдөө тэр ойрхт орнуудаас нэг ялангуяа болонгийн орнуудаас за тэр хормозын олоогоор гарч байгаа. За тэр газрын тоснос Америк нэгдсэн улс ерөөсөө авдаггүй. Бид нар авах шаардлага байхгүй. Бид нар өөрсдөө ингээ газрын тостой байглаа идэ. Харин одоо ингээд хормозын олоо агчих юм бол бид нар ч ашигтай. Ягаад тэгэхээр бусад улс орнууд одоо Америкээс судалдаж авна. Тэгэхээр бид нар их орлого олно. Бид нар тэндээс ерөөсөө юу ч авахгүй л гэж яриад байгаа. За гэтэл дахиад ингээд яг ингээд ухаад үзэнгүүт одоо тэр хормозын олоогоор гарч байгаа нийт одоо газрын тосны бараг 2% нь Америк нэгдсэн улс авд юм биш үү? Тэгээ тийм ч байх гэж бодож байсан л та. Ягаад тэгэхээр хэрвээ үнэхээр Америк нэгдсэн улс өөрсдөө газрын тосоо олборлолт юм бол за байгалийн хийгээ олборлолт юм бол ягаад өнөөдөр ингээ Америкт одоо газ гэж яриад байдаг. Бензиний үн бол одоо бүр замбрааг өсөж байгаа. За баргийн дайны өмнө одоо миний авдаг газар баг 2 за 50-60 байсан бол өнөөдөр баг ингээ 4 доллар гараа явцсан. Тэгэхээр энэ газрын тос бензиний үн бол одоо зүгээр хаасайг өсөж байна. За дээрэс нь энийгээ дагаад Америк нэгдсэн улсад ерөнхийдөө одоо хоол хүнс барааны үн ингээ бас их нэмэгдэж байгаа. Хүмүүс бол ингээ маш их бухимдалтай байгаа. Тэгэхээр иймэрхүү байдлаар ингээ цаашдаа үргэлжлэх юм бол за Америк нэгдсэн улсад ч гэсэн одоо асуудал болох байх. Болох байх ч гэж угаасаа болж байна л да. Одоо энэ намын нэр хүнд за Трампын нэр хүнд ч гэсэн унж जैन. За удахгүй ингээ 11 сар сонгуул болох जैन. За яг энэ нэрчээр ингээ явах юм бол энэ сонгуульд бол одоо ингээ шууд ингээд ер нь л ялагдах шинжтэй байж байна. За ганцхан энэ Америк нэгдсэн улсаас гадна энэ Трампоос гадна за энэ Трампын намаас гадна за нөгөө болонгийн орнууд гэж байж. Болонгийн орнууд тэсгээ болж байна гиндэ. За яг тэгэхээр нөгөө бараа бүтээгдэхүүнээ зархаа болж байна. За дээрэс нөгөө хормозын хоолоогоор хоол хүнсээ татаж авд юм биш үү? Тэгэхээр одоо тэр зам нь хаагдсан болохоор хоол хүнсний ингээд дутагдлалд орж байна гэдэг. Тэгэхээр энэ хормозын хоолой юм санхүүгийн байдалтай байж байгаа учраас дахиад өчигдрийн мэдээ Америк нэгдсэн улс одоо хэдэн тэрбум долларын за Сауди Араб одоо юу гэдэг Бахрейн гээд холбоотнуудаа ингээд мөнгөнд тусламж үзүүлнэ гинэ. За гэсэн энэ дахиад Америк нэгдсэн улсад нөгөө Трампыг ярьж байгаа America First буюу одоо нөгөө манайхаар бол Монгол ялна Америк нэгдүгüүрт гээд байгаа шүү дээ. За тэгсэн чинь одоо Америк нэгдүгüүрт гээд энэ одоо хайцсан бэ. Америк дотроо ингээд ард түмэн ийм хэцүү одоо ямар ч ингээд одоо цаашдаа яахаа мэдэгдэхгүй ийм хүнд хэцүү байхад ард түмнийхээ амьдралд одоо анхаарал тавих биш хаа холын одоо тэр холбоотнуудад ингээд хідэн тэрбум орно яагаад зээлт юм бэ гэдэг. Дахиад л ийм одоо асуудал гарч байна. Тэгэхээр Америк нэгдсэн улсын төвшөнд за холбоотнуудын төвшөнд ерөнхийдөө нэг ийм л болж байна. За цаашлаад глобал төвшөнд ярих юм бол ерөнхийдөө нөгөө хормозын олоогоос гарч байгаа нийт түлшний одоо ихэнх нь ерөнхийдөө энэ хормозын олоо гэдэг чинь одоо баруун Аз гэж явна шүү дээ. Одоо эсвэл ойрхт оронд гэж явж байгаа. За эндээс энэ гарч байгаа газрын тосны одоо нийт нь болохоор зүүн Аз руу явд юм байна. За ерөнхийдөө баг 38% гэж 40% нь за хятадууд авд юм байна. За дээрэс нь өмнөс солонгосууд бас дахиад баг 10% гэж байна. За дээрэс нь энэтхэг дахиад 10% гэж байна. За тэгээ урагшаа одоо ингээ Вьетнам, янз бүрийн одоо зүүн Азийн одоо ингээ жижиг орнууд эндээс ингээ бүх одоо түлш газрын тос байгалыг авд юм байна. Тэгэхээр энэ улсууд ингээ аль хэзээний одоо нөгөө
одоо манайхаар юу гэдэг вүлээ? Нөгөө онцгой байдал одоо ингээд зарлаад эхэлсэн. За сургууль цэцэрлэг инээтрэн хаагдсан. За шөнө ингээд тог мог өгөхөө болцсон. За ер нь шаардлагагүй үед одоо ингээд хүмүүс одоо ийш тийш машинаар явахгүй байхыг уриалаад за ихэнх хүмүүс нь ингээд ажилдаа ирэх биш ажлаа одоо ингээд гэрээсээ хийдэг горимд одоо хизээний шилжчихсэн гэд. Тэгэхээр энэ улсууд ингээд цаашдаа ингээд тормоз явуулаг хаах юм бол за 3 сар 6 сар болох юм бол за хэр удаан тисчүүлдэх юм бол доо гэсэн нэг. Тэгэхээр аль ч байдлыг энэ бодсон энэ блокийг блоклно гэдэг бол одоо ерөөсөө болохгүй байл гэж маш олон хүмүүс ярьж байна. Гэхдээ нөгөө талаас энийг бол одоо Америк нэгдсэн улсын бодлого гэдэг. Тэгэхээр яг тэгэхээр хормозоо олоо хэрэг хаачих юм бол нөгөө нэг хүмүүс энэ одоо Америкээс газрын тос авахаас өөр арга байхгүй. За Америкээс авна гэдэг нь одоо нэг Америкийн нэг петродолларын систем нэгдгээс өөр арга байхгүй. За тэгээд долларын одоо нөөцтэй байхаас өөр арга байхгүй. Үндсэндээ бол одоо дэлхийн бусад улс орнуудыг Америкээс одоо хамааралтай болгох ийм л нэг бодлого явьж гин гэдэг. Гэхдээ энэ нь бол нэг тийм удаан үргэлжлэхгүй л багтай. Ерөнхийдөө бол төр зүрийн юм байгаа. За тэгээ эцэст нь хэлэхэд маш олон хүмүүс энэ Дани гол буруутан болгоо Израиль инээтрэ гэд. За Израиль гэж улс одоо Америкийг утсан үгэлтэй болгоцсон инээтрэ гэд. За бас ч тийм биш л дээ. Америк нэгдсэн улс гэдэг бол за их гүрний нэг бодлого гэдэг л дээ. Тэгээ ялангуяа одоо энэ геополитик судалдаг хүмүүс бол мэдж байгаа байна. Петродоллар гэдэг. Петродолларын систем нь яадаг юм хэр одоо энэ газрын тос энэ дэлхий дээр зарагдж байгаа газрын тос болгон энийг худалдаа авахад тэр доллараар төлбөрийг нь хийдэг. За тэр төлбөр нь Америк нэгдсэн улсын дахиад үнэт заас худалдаа авахд зориулагддаг. За эргээд одоо Америкт хамгийн бага үедээ зээл ингээд бизнес эрхлэгчтэй дэмждэг гэдэг. За үндсэндээ бол энэ газрын тос зарж байгаа. Энэ петродолларын системд хяналтаа алдах гэдэг учраас л. Тэгэхээр дахиад хэлье. Газрын тосны ноос болоод ингээд дайн гараад байгаа юм биш. Хамгийн гол нь энэ газрын тосны одоо хин хянах вэ? Энэ газрын тосыг одоо ямар валютаар зарах уу гэдэг дээр л ерөнхийдөө их гүрний за ерөөсөө энэ дээр бол хоёр хэм байж байгаа. Америк нэгдсэн улс нөгөө талаас нь хят. Энэ хоёр их гүрний дундх ийм л юмнаас болж өнөөдөр ингээд дайм байлдаг. Үүнээс бол тэр Израиль бол зүгээр одоо нэг шалтгаан ийм байсан л гэж маш олон хүмүүс ярьж байна. Би ч гэсэн бас тийм байх л гэж бодож байна. Тэгээд ямар ч үсэн хоёр их гүрний дунд явж байгаа энэ тэмцэл одоо хизээ хаана хурж дуусах юм. За ямар ч үсэн энэ 7 хоногт бол нэг иймэрхүү нэг uncertainty гэж ярьдаг. Цаашдаа одоо яг юу болох яах их нь ерөөсөө ингээд тодорхой биш. Одоо ингээд одоо хинч ойлгохоо болцсон таталтаа нэг юм таавар таалгасан. Иймэрхүү л одоо нөхцөл байдалтай байж байна. Тэгээд юу болохыг одоо дараа нь харцгаая. За дээрээс нь нэмэт хэлэхэд та нар одоо юу гэдэм би ч одоо өөрийгөө бас нэг жоох рекламдах тийм ээ. Ер нь энэ одоо энэ гадаад мэдээ ялангуяа энэ Иран, Америкийн хооронд болж байгаа энэ дайм байлдааны нэг за бас нэг өөрийнхөө төвшөнд хамгийн гол нь миний нэг давуу тал болохоор одоо ямар ч хүн ойлгохоор энгийн одоо ийм хар үгээр за маш товчхон тодорхой. Тэгээд хамгийн гол нь олон их үсвэрээс авсан. Одоо юу гэдгийг Монголын телевиз, хэвлэл мэдээллийн одоо альнийх нь ч одоо хэлж ярьж чадахгүй. За хийж ярьлаач гэсэн ерөнхийдөө мэдээ. Дан гарлаа, тийшээ буудлаа, инглээ, Трамп тэгж ингэж гэсэн ерөнхийдөө юм орчуулах юм мэдээ. Гэтэл ард нь яг яагаад юм болдоод байна? Энийн ард юу болох гээд байна? Гэт ингээ маш олон судлаачдын юм ингээ сонсож байгаад ингээ базаад үзүүлж байгаа болохоор товчхон тодорхой энгийн үгээр маш олон мэдээлэл ингээ хүргэж байгаа болохоор. Тэгэхээр энэ мэдээлэл ингээ цаашдаа одоо байнга сонсё гэх юм бол за гавьгийнхаа хууцыг ингээ сайхан дагаад өгөөрэй гэж одоо хүсье. Тэгээд дараагийн 7 хоногт дахиад уулзцгаая. За баярлалаа. Баяртай.